Монгол Улсын ерөнхийлөгчийн зүгээс уламжлалт ангаах ухааны хөгжүүлэх зарлиг гаргасан. Энэ хүрээнд өнөөдөр уламжлалт ангаах ухааны салбар дахь эмийн үйлдвэрлэл, экспортын асуудлаар салбарын эрдэмтэд чуулж, олон улсын стандарт шаардлагуудыг хангуулах асуудлаар санал солилцсон байна. Ирэх сард Польш улс руу Монголын уламжлалт ангаах ухааны эм, эмчилгээг экспортлох асуудлаар томоохон хэмжээний бизнес уулзалт болох юм байна. Монгол Улсын уламжлалт ангаах ухааны салбар 5,000 жилийн түүхтэн дээр 5,000 төрлийн эмийн жор бий гэж үздэг. Түүнчлэн дэлхийд ховорцсон 20 гаруй зүйлийн эмийн ургамлууд Монгол улсад бүртгэлтэй байдаг. Иймээс ч Монголын уламжлалт ангаах ухааны эмчилгээг олон улсад гаргах нөхцөлийг бүрдүүлэх төрөөс бүх талын дэмжлэгийг үзүүлэхээр болоод байна. Салбарын эрдэмтдийн зүгээс ховор эмийн ургамлуудын гений мэдээллийн санг бүрдүүлэх, үйлдвэрлэлийн зориулалтаар тарж ургуулахад анхаарах ёстой гэлээ. Ихэнх ургамлууд нь ховорцсон нэн ховорцсон эмийн ургамлын танд орсон. Тийм учраас хамгийн түрүүн ховордож байгаа эмийн ургамлуудын нөөцийг хадгалах, хамгаалах, судлах, үйлдвэрлэх хэмжээнд яригдж байгаа бол яаж таримлжуулж нөөцөө бий болгох вэ гэдэг олон асуудлыг манай эрдэмтэн судлаач өнөөдрийн хэлэлцүүлгээр бол ярьж байна. Олон улсад Монголын уламжлалт ангаах ухааны эмчилгээг нэвтрүүлэхийн тулд нэн тэргуунд инновац шингэх шаардлагатай дээр олон улсын стандарт шаардлагуудыг хангаж хүлээн зөвшөөрөгдөх нь чухал. Тэгвэл энэ хүрээнд эх 4-р сард Монгол Польшийн бизнес уулзалтыг төлөвлөжээ. Нөгөө талдаа бас хууль эрх зүйн стандартын асуудлууд бий. Тэгээ нөгөө талд бас Монголыг дэмждэг энэ парламентын бүлэгтэй уулзах энэ уулзалтын хүрээнд энэ үеэр бас ийм уламжлалт ангаахыг Европын зах зээлд бэхжүүлэх талаар бизнес уулзалт зохион байгуулахаар ажиллаж байна. Зэнхүү алхамаар Монголын уламжлалт ангаах ухааны салбарыг хөгжүүлснээр эдийн засгийн олон боломжууд бүрдэнэ гэж үзэж байна. Ерөнхийлөгчийн зарилгын хүрээнд улсыг хурлж шаардлагатай дэмжлэгүүдийг үзүүлэхээр ажиллаж байна. Манай хүрээлэн дээр бол 2 гарааны компани байгуулагдаад үйл ажиллагаа явуулсан.